10 жилийн өмнө Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг хэвлэлийнхэн нөгөө жил болгон хийдэг дээр нэг гой санаа хэлжсэн. Тэр надад байгаал гэдэг байсан. Тэр нь юу гэсэн гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид 2 жилийн хугацаатай каникул өгье гэдэг нэг өөрө хэлжсэн. Тэр нь 2 жилийн хугацаанд гайл, татвар, мэргэжлийн хяналт жижиг дунд үйлдвэрлэгч шалахгүй. Энэ хугацаанд та нар бихч амар юм хийгээд ав гэдэг юм хэлжсэн. Энэ асуудлыг сангийн сайд дээр ерөнхий сайд дээр ороод за ер нь бол Монголд бас нэг юм акц хийя. Энэ харин ямар ах вэ гэдэг. Тэгээ Монгол банк үндэсний аудитын газар гайл, татвар, манайх тэгээ санхүүгийн зохицуулах хорооныхантай ерөнхийдөө сангийн сайд дээр тохирж яваад за ер нь бол хамгийн одоо төвөгтэй зүйл бол мэргэжлийн хяналтын төлөвлөгөө шалгалтыг 3 жилийн хугацаагаар зогсооё гэдэг асуудлыг яриад тэгээ сая засгийн газраас хууль өргөн барьцсан. Энэ явах байх. Яагаад ингэх болсонгүй л Оросын холбооны улсад ямар үр дүн гарсан гэхээр 2 жилийн хугацаанд бэхжсэний дараагаар эдийн засгийн хориг орж ирсэн. Одоо Оросын холбооны улс ямар ч эдийн засгийн хоригд төртөхгүйгээр бас өөрийнхөө аваа явж байгаатай адилаар энэ цар тахлын үед энэ хямарсан хямрал энэ бизнес эрхлэгчдээр ирж байгаа түрээсийн хийгээд санхүүгийн аливаа одоо өр зээл хүүгийн дарамтыг арилгах нөгөө талаар одоо ерөнхий сайдын өөрийнх нь яриад байгаа шинэ сэргэлтийн буюу одоо 100 жилийн эхний одоо гарааны бодлогод дэмжлэг үзүүлэх үүднээс 3 жилийн хугацаанд бол мэргэжлийн хяналтын дарамт байхгүй болно гэсэн үг.